За 13 дахь хугацааны шинэ цаг үеийн шинэ нэрнээ морьтой сургалт гэсэн чинь тийм ээ. Шинэ нэрний одоо аялан суралцлах, бичлэн одоо аялын ийм судалгааны хурал болоод 2025 оны даашин тойргийн өвлийн улирлыг аялж болтын нээлттэй ёслол эхлэхэд бэлэн боллоо. За манай ингээд Бээжингийн шилийн талын аялал жуулчлалын хүрээлэн Бээжингийн шилийн талд байгаа морьтой сургалтын төв одоо урилгаар ийм том үйл ажиллагаанд оролцох болсон байна. Маргааш одоо энд бол одоо манус малтын төслийн шалгалсан бүтээгдэхүүн одоо дэлгэн үзүүлнэ. Тэгээ та бүхэн одоо малтын төслийн бүтээгдэхүүний шалгаруулалтанд цагийн завдан оролцож байгаарай. Бид нараас ийм олон нэг жилдээ бас 20-30 хөдөлгөөнөөр одоо эдгээр бүтээгдэхүүний олон хүмүүс танилцуулах ажил дээр ажиллаж үйлчилж өгч байна. Тэгээд бид нар өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй болох хэрэгтэй, нэр томьёотой болох хэрэгтэй. Малынхаа буйныг дээдлэж, малынхаа ашиг шимийг одоо хуваалцах хэрэгтэй гэж бодож байна. Яг өстэй ноцрон худалдаад л хэцүү шүү дээ. Ноос ноодорын ашиг авах бүтээгдэхүүн болгох, сүү саалын бүтээгдэхүүн болгох энэ бол одоо малтын төслийн гол уриалга. Одоо яг шаардлагатай үед бол бас яхаа одоо өстэй ноостойгоор нэр чи одоо хүмүүс өгнөгөө үед ч бас тэгээ зарж ирсэн шүү дээ. Тэрнээсээ бас бид жаахан арай шинэлэг болох хэрэгтэй гэж бодож байна. Хамтараа чармая.